Хай. Автомат дээр тавилаа. Яасан уу? Өнөөдөр та нартайгаа ямар влог хийх гэж байна вэ гэхээр өнөөдөр амралтын өдөр. Энэ амралтын өдөр яаж байна вэ гэхээр харуул. За, энд бол энэ их ингээ овоолсон уттай зүйлсүүд болохоор дагнагийн маань хэрэглэхэ болсон зүйлсүүд. Wow, this is garbage. За ингээд ийм их одоо дагнагийн хувтас одоо гутал тоглоом байна гэдэг гүртэг мөртөг юмнууд байгаа. Одоо энэ дотроос болохоор дагнагийн өмсгөө байсан бүр дөнгөж төрсөн нэрагаас нь ахуулаад одоо бүх хувц юмнууд байгаа. Тэгэхээр багт нь хэрэгжилж исэн миний хувьд хамгийн одоо охиныг минь санагдуулах нандин тийм дурсамжтай хувцснуудыг ин сонгоод тэрүүгээрээ хүнжил хийнэ. Өмнө нь болохоор намайг шивэдэд хахад миний таньдаг эргээг ихч маань идэгсэн. Тэгэд эргээгч маань болохоор хүүхдийнхаа нэг одоо багцсан тэгсэрэн дурсамжтай хайртай тэр хувцснуудаар нь хүнжил хийсэн байсан. Тэгээд тэр хүнжил ингээд хүүхдүүдэнд хамгаалаад нөмрөөд одоо адиал шиг гэсэн үг. Надад тэр амар гой санагдсан учраас би ч бас хүүхдээ гайтай шиг юм хийгээд өгчүүл ямар юм болоо гэж бодоод дурсгалтай тэр гоё дурсамжтай бага насныхаа хайр татам тэр хувцснуудаар нь хүнжил хийнэ. I think it's all beautiful. Тэгээд охин маань том усныхаа дараа тэр хүнжлөө аваад тэгээд тусдаагаар нь байлгүй. Тэгээд энийг болохоор би хүү дээр ерөөсөө хийж үзэж байгаагүй. Тэгэхээр одоо охин дээрээ миний хийж үзэх гэж байна. Тэгээд бас надтай адилхан жаа хүүхдтэй шүүд байвал хүүхдийнхаа гоё дурсамжийг хадгалсан ийм хүнжил хийж үзээрэй. Гэхдээ ямар болох нь харъя. Энэ боди ээж болж байна. Энэ боди ээж болж байна. Энэ боди ээж болж байна. За энэ цамцан ээж болж байна. Цамцан ээж болж байна. Ингэрвчийг нь жоохон бахта бүр өнгөс төрснөөс ахуулаад шилийг хууралдаг байсан даавнуудыг авсан. Дарахтаа өмсдөг байсан. Дагнаг өвчгтэй энийг бас хүнжилний материалд ашиглах гэж байна. Зузаан болгохын тулд энэ бас дагнагийн өөрийнх нь жижиг хүнжил энийг энэ хувцас залдар. За тийм ээ тийм чинийх. Тийм. За одоо тийм за ойлголаа. За энэ болохоор утаснууд энэ дотор болохоор жижиг хэрэглэлүүд хэрэгтэй зүйлсүүд. Энэ болохоор миний оёлын машин. Оёлын машиныхаа зүү юу энэ бас шалгана. Оёлын машин ингэж салаад энийг ингэж ангаалгаад доторхын гэсэн чинь юу вэ? Энэ болохоор миний оёлын хэрэгслүүд байгаа. Ингээ зүү муу юмнууд нас байгаа. За ингээд эдрийг ашиглаад энэ нөгөө даавнуудаа хүнжлийн хэлбэрт оруулаад хүнжил байхгүй учраас том хүнжил болгоод тэгээд оёно. Юмнуудаа оёосгараа харуул. I say, let's do it. Оёлын машиныхаа нөгөө нэг дотор доотлынхаа нь утсын нөхчийг тэгээд ягангийн утас сонгосон яга юм ойж байгаа учраас ямар сойж л байна. Хит зузаанаас болоод зүү маань хугарсан. Харж байна. Зүү хугарсан л хараа бүтэн зүү. Одоо зүүгээс сольж хийх гэж. Амар олон давхар болохоор зүү хугарах аюултай байна. Бас хажуугаар солонгос кино үзээд байна. Кино үзэн гойж шүү дээ.
2 өдөр ойж шүү дээ. Bam 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 bam. За ингээд агнегийн маань хэмжлэгийг ойж дуслаа. Яаж харагдаж байгаа гэхээр цаамц өмөд ингэрхөвч хүзөөвч энэ талаараа унтлахын хэмжил байсан. Дээдлэн хэвцэн бодоолт боди байсан. Боди цаамц. Агнегийн өмсдөг байсан. Тэг бидний хувьд маш дурсгалтай. Энэ манай нэвтрүүлгийн нэртэй Big Family гэсэн. Энэ дээр агнаг явчихсан. Хөтнөө тааран дурсамжуулгаад энэ арын энэ ягаан суурин болохоор дагнагийн унтахтаа өмсдөг байсан юм өмсдөг хөнжил идэв штэ тэр 2 шиг байсан нэг 2 гийн 2 орсон энэ штэ 2 өдөр боллоо шүү дээ хийх гэж нөгөөдлийн харуул нөгөөдлийн би нэраа энэ болохоор нэраа ахта тууралдаг байсан 4 шиг даав үг нь хэлүүлээ. Ингээд 4 шиг даавах. Тэр 4 намайг хэдөөдөр юу гэсэн хаа. Цэнцэрэн цаа. Оо ямар хөөмөр. Урлаа л яа тийм л юм аа. Баачлан болохоор дагнагийн хойролтоос нэрээд ав. Энэгээр нөмөр юм. Энэгээр нөмрөөд тэгээд эдлэн болохоор чи санджиро энэ дагнаг нэраагийн хэмжил. Энэ дагнагийн унтлагын нөө юу одоо маркны хувцс шиг юм уу хэмжил. За ингээд та нар маань тэгсэн гэртээ хүүхдүүдийнхээ багийнх нь хувц хэрэглэл байгаа бол өөрөө өөрсөнд нь хүүхдээ юм хөөрхөн заавал юм том гэхгүйгээр жижигхэн хүнжил ч юм уу ингээд бүтээлэг адайлч гэдэг юм уу. Бүр ингээд нэмгэн материалын дээр хувцуудаа хэрж явах юм бол буюу амар болох юм билэ. Би болохоор арай зузаанаар ойцсон юм билэ. Яг л өөрийнх нь зузаан хөвжин дээр навчаад ойчингууд оёлын машинаар ойход хэвцээсэн. Тэгээд бүр зарим хэсэгт нь 5 удаа зөө хугараад хэцүү байсан учраас гараараа зарим хэсгийг нь ойсон. Тэгээд өчтөр бүтэн өдөр суугаа өнөөдөр бас бүтэн өдөр сүлдээ нэг төвшөөж явах стресстэй. Юу аяа таа ингэ ойлгохгүйсэн. Тэгээд сая үзээд ойлгосон баг. Хэрвээ хүүгийн маань бага хвцээсэн бол хөдөөч бас ингээ гоё хийж өгмөр. Тэгэхээр та маань энэс гоё санаа аваад хүүхдийнхаа багын тэр хөөрхөн жижигхэн ихрий хайрцсан байсан байдлаар нь эргэн санаах өөрт нь бас өөрийнх нь багын дурсамжийг бэлэглэх юм гоё зүйлийг хийгээд тавиа хадгалаарэ. Тэгээд том болоход нь хүнтэй суугаад тусдаа гэртээ гарахад нь бэлгэлээрээ. Тэгээд тийм байна. За баяртай амралтын өдрийг бас ингээд юм ойсоор байгаа л тарлаа.